мэргэжил сонгоод бас их сурвал маш чухал. Бас чиний бодол бас амар чухал. Яг бол ирээдүйд яг хэн болох гээд байгаа вэ гэнгүүт чи өөрөө сонгох хэрэгтэй. Мэргэжил сонгоод энэ л яг миний намайг илэрхийлэх юм байна да гэж бас яг бодож ирсэн. Ингийн мэргэжлийн үнцийн цаашдаа яагаад өсөх вэ гэхээр яг маркетинг гэж яг юу вэ юм бэ гэдэг судлангууд миний олж авсан тодорхойлох гэх юм уу ойлголт бол юу гэдэг вэ гэхээр маркетинг бол Сайн уу. За бид хоёр өнөөдөр эсэлтийн ерхий шалгалтаа өгөх гэж байгаа. За түнчлэн цаашдаа суралцах гэж байгаа их сургууль болон мэргэжлээ сонгох гэж байгаа үеийн залуустайгаа өөрсдийнхөө мэргэжлийн талаар туршлагаа хуваалцах гээд сууж байна. За хувийнхаа туршлагаас буюу яг суралцахад яг юу болж исэн, яаж исэн, ээжсэн те. Болон санхүү эдийн засгийн сургуульд сурснараа бид хоёр одоо шил ямархан зэм сурсан, ямархан зэм мэдж авсан гэх мэт өөрсдийн хувийн туршлага юм да те. Хувийн туршлагаас хаваалцахад бэлэн болсон байна. За санхүү эдийн засгийн сургуулийн маркетингийн удирдлагын мэргэжлийн 4-р курсын төгсөх курсын оюутан итгэл төгсөх курсын оюутан Баттул байна. За тэгэхээр юунаас эхлэе гэхээр мэргэжлийн нь анх яаж сонгож ирсэн бэ? Өөрийнхөө түүхээс хаваалцаж. За миний хувьд болохоор яг 12 дугаар ангидаа мэргэжлээ сонгож ирсэн. Тэрнээс өмнө маш олон өөр чиглэлийн өөр одоо мэргэжлүүдийг сонирхож агаад яг их сурвал мэргэжил сонгоод бас их сурвал маш чухал. Тэр миний сонирхож байгаа мэргэжлэлээр яг одоо нарийн бэлдэж чадах их сурвал бас Монгол байна уу тэгээ бодож үзэх хэрэгтэй. Тэгээд ерөөхдөө мэргэжлээ сонгоход хамгийн гол нөлөөсөн зүйл нь миний хувьд яг өөрийнхөө хувь хүний онцлог шинж чанар зан чанартайгаа илүү нийцэх мэргэжлийг сонгосон. Миний хувьд өөрөө юм айгу динамик зүйлд айгу дуртай. Ингэж хувьсан өөрчлөгдөж идэг зүйлд айгу дуртай учраас маркетинг мэргэжил маш сонирхолтой санагдчихсэн. Ерөөхдөө тийм өөрийнхөө яг юунд тохируулж зан чанар болон онцлогт нийцүүлж мэргэжлээ сонгож байсан юм болов? Чиний? Тэгэхээр миний хувьд гэх юм бол анх 10 жилээсээ эхлээл энэ бол тодорхой хэмжээний бизнесийн салбарт ямар нэг юм хийх юм байна. Бизнесийн удирдлагын сонгочдсон билүү гэдээ анх бол явж исэн. Яг тэгээд 12 дугаар ангидаа ороод ингээд шээшээ өгөх болоод ингээд тулаад ирсэн чинь бизнесийн удирдлага гэхээс илүү баг маркетинг илүү миний хувьд илүү сонирхолтой бас намайг илүү илэрхийлээд байгаа юм болов уу гэж бодсон. Яг тэгвэл тухайд бол би нэг Gary Vaynerchuk гэдэг нэг залууг нэлээх сонсдог байсан. Ийм байт юм байна. Бизнес гэхэл вау гэл яг сонирхчихсан. Тийм хүн байсан. Тэгсэн чинь тэр хүн маань бол өөрөө яг маркетинг салбарт маркетинг хийдэг хүн байсан болохоор тэгвэл миний хүсэж байгаа мэргэжил чинь бол маркетинг байсан юм биш үү гэж тухайд бол сонгож ирсэн. Тэгээд тэрнээс гадна их юм бол ойлгомжтой гэр бүл ах дүүс тэгээд найз нөхд манаас яг аль сургуулиар орох чинь яах чинь нэг чинь ямар мэрэг сонгож чинь гэсэн байдлаар бол тийм бас сонирхоод ингээд явж ирсэн. Чи ямар мэрэг сонгож байгаа, чи ямар мэрэг сонгож байгаа гэдэг хайгаад явдаг юм байл л дээ. Тийм чиний хэлсэн зүйлээс нөгөө нэг өөрийгөө илэрхийлж байгаа юм шиг, намайг илэрхийлж байгаа юм шиг нэг таалагдчихэв тийм. Мэдлээ сонгоод энэ л яг миний намайг илэрхийлэх юм байна да гэж бас яг бодож ирсэн юм байна. Сонгох үедээ. Тухайд яг тиймэрхүү юмдаг аим толгонд эргэлддэг юм байл л дээ. Тэгэхээр яг мэргэжлээ сонгох болоод ирэхээр гэр бүлийн болон ээж аавын бодол бас чиний бодол бас амар чухал. Яг бол ирээдүйд яг хэн болох гээд байгаа вэ гингүүд чи өөрөө сонгох хэрэгтэй. Тэрнээс гадна юм бол ээж авч юм бол энэ юмыг бол туулаад ингээд нэлээд удаан ингээд явчихж байгаа болохоор ийм байх хэрэгтэй юм билээ гэсэн өөртөө бас мэдлэгдээр суурилж байгаа болохоор тэрнээс л сонирхолтой байх хаа. Бас илүү сүртэй гэх юм уу та байдаг юм шиг санагддаг. Одоо хүртэл ярьдаг шүү дээ. Маркетинг мэргэжлийг зөв мэргэжлийг сонгосноо сонгоогүй гэж бас ярьдаг тайлбар. Тийм байна. Чиний хувьд одоо маркетингийг хардаг байсан те одоо мэргэжлээ сонгоод энэ чиглэлээр суралцахаас өмнө их сурвалж суралцахаас өмнө одоо энэ чиглэлийг хардаг байсан үнцэг ямар байсан бэ? Суралцж авах хугацаанд яаж өөрчлөгдсөн бэ те? Одоо төгсөж ийн бас яаж өөрчлөгдсөн бэ? Тэр их сонирхолтой. Тийм. Яг маркетингээд яг ярангууд хүн болгоны толгоонд яг миний толгоонд ч тухайн үед яг юу гэж буудаг байсан бэлээ? Сурталчилгаа гэж яг юм буудаг байсан. Зарчилгаа юм биш үү? Маркетинг хийнэ гэдэг чинь зарчилгаа юм байна. За сүүлийн үед гэх юм бол инфлюенсертай хамт хийсэн зүгээр нэг юм бичлэг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд л илүү байд юм байна гэж боддог байсан. Тэгээд орж ирээд илүү судлаад яг маркетинг гэж яг юу вэ юм бэ гэдэг судлангууд миний олж авсан тодорхойлох гэх юм уу ойлголт бол юу гэдэг вэ гэхлээр маркетинг бол хүнтэй харьцдаг мэргэжил юм байна. Хүн гэхдээ ганц хүн биш ингэж нэгдэлтэй нийгэмтэйгээ бүр ингэж харьцдаг юу юм байна. Мэргэжил юм байна. Тэгээ тэрнээс гадна юм бол соёлыг бас ингэж түгээж идэг. Тийм амар чухал мэргэжил юм байна гэдэг бол эсвэл бол ойлгож авсан гэх юм байна.
Миний ойлголт бол нэг байгаа. Тэгэхээр чиний ойлголт бас дахиад өөр биш байна. Ер нь төстэй юм байна. Анх яг нөгөө реклам тий. Рекламны пауз. Реклам гэдгээр бол яг маркетинг ерөөсөө тэгэл төсөөлчдөг тий. Тэгсэн чи яг ингээ онлайн судлаад хэлсэн чи реклам гэдэг бол зүгээр маркетинг дотроо маркетингийн харилцаа гэдэг нэг одоо дидтэй компонент бүрдэл хэсгийнх нь бас нэг жижиг хэсэг байсан байгаа байхгүй тий. Тэгэхээр бас яг нөгөө нийгэмд байдаг стереотипаар яг одоо орж ирсэн гэхдээ сонирхолтой байсан. Яг суралцах явцдаа яг онлайны хувьд те ингээд суралцаад үзэхэд бол маркетингийн үнц нь бол цаашдаа улам их нэмэгдэн гэж бодсон. Нэмэгдэн гэдэг нь бол ерөөхдөө харагдаж байна те. Итгийн хэлснээр, итгэлээ хэлснээр маркетинг бол ерөөхдөө хүнтэй харьцдаг те. Маркетингийн мэрэгжлийн үнцийн цаашдаа яагаад өсөх вэ гэхээр хэрэглэгч чинь хизээч робот болохгүй те. Хэдий одоо технологич одоо амьдрал маш одоо бүхий л салбартаа тий технологичсэн ч гэсэн хэрэглэгч чинь робот хийж болохгүй. Тэгэхээр дандаа л хүнтэй харилцсан гэсэн хүний мэдрэмжтэй харилцсан гэсэн тий зам төлөвтэй хандлагатай харилцсан гэсэн. Тэгэхээр маркетингийн мэрэгжил бол одоо бусад одоо нөгөө роботжих тий магадaltaй мэрэгжлүүдийн тоонд бол хараахан орохгүй байх гэж бодож байгаа. Тэгээ маркетинг гэдэг ярангууд төсөөсөг үнэ харагддаг хэсэг нь яг тийм зарчилгаа байгаад байдаг болохоор хүмүүс их ялангуяа бид нар илүү тэгж боддог байж тээ гэж яг санагдсан. Наана нөгөө илэрч харагддаг тий хэлбэр нь болохоор ихэвчлэн зар сурталчилгаа байдаг. Гэтэл тэрний чинь цаана тий маркетингийн стратеги төлөвлөлт яах гэж энэ зар сурталчилгааг хүргэж байгаа хүмүүс ямар соёлыг өгөх гээд байгаа нь тий ямар одоо бодлыг ухамсарлан төрүүлэх гээд байгаа гэх мэтчлэн цаана бол маш нарийн шинжлэх ухаан нөгөө талаас бас урлаг гэж хэлдэг штэ тий. Одоо экспертүүд маань бол нэг талаасаа урлаг нэг талаасаа шинжлэх ухаан гэж айгуу гоё тодорхойлдог. Яг маркетинг гэдэг яг үзэнгүүд яхаа аргагүй би нүдэн дээр зарчилгаа харагддаг боловч цаанаа нэг амар олон хэсгүүдтэй судалгаа гэж байгаа. Сурчлагаанч яхаа аргагүй байгаа л та. Тэгээд цаашаа хүний судлах гэсэн мэтлэн маш олон хэсгүүдтэй. Тэнгүүд яг тэр дотор хүн болгон маркетинг гэхээр маркетинг чинь миний юм биш шүү дээ гэж боддог. Үнэндээ бол маркетинг дотроо амар олон төрөлтэй гэх юм уу та яг маркетинг юу ч хийж болж магадгүй гэсэн. Одоо саксыг тоглож байгаа чинь сакс тоглож байгаа хүн дотроо бүр амар олон позишнтэй тэмүүтээ яг хийж чаддаг чадвараас шалтгаалаад олон төрөл байдагтай адилхан маркетинг бас яг адилхан. Тухайн хүн яаж өөрийгөө хөгжүүлээд би яг хин юм бэ гэдгээс шалтгаалаад тэрийг яаж хөгжүүлэх нь тухайны дур гэх юм уу та байдаг юм шиг. Илүү нарийн зүйл дуртай тийм магадгүй тоонд илүү дуртай тийм тоонд үндэслэж шийдвэр гаргадаг ч юм уу тийм хэрвээ тийм бол маркетингийн судалгаа бол одоо маш юм том одоо бас маркетингийнхаа маш том бас юм бүрдэл хэсэг нь орж тийм одоо сая хэлсэн зар сурталчилгааг ямар ч судалгаагүй зар сурталгааг бол хизээч одоо тийм одоо яах вэ гэх юм бэ нэвтрүүлэхгүй. Тэгэхээр энэ бүхний чинь цаана ингээд бас ингээд бүрдэл хэсгүүд нь байгаа. Тэгэхээр яг нөгөө хамгийн ихэнд хэлжсэнчлэн өөрийнхөө яг зам төлөвт нийцсэн маркетингийнхаа чиглэлийг бас сонгох боломжтой байгаа. Одоо шил би шил анхны бизнесгээ явж исэн гэдэг яг ярьж исэн. Тэгэхээр бизнес дундаа би яг ямар маркетингээр яг юу их юм бэ гэдгийг бол сүүлийн одоо энэ 3-4 курсаас нэлээ бодоод миний хувьд би гарааны бизнес гэдэг юм бол амар хайртай, дуртай. Тийм ч учраас би бол гарааны бизнесийн маркетинг гэдэг юм чинь яг ямар юм байх хэрэгтэй юм бэ гэдгээс нь эхлээд тэрнээс нь илүү тим төрлийн одоо гарааны бизнесийн маркетинг одоо би шил өөр юм болгож авч үзэж байгаа гэсэн. Тэрнтэй адилхан хүн болго өөр өөрөөр бол явж олноо. Гэсэн болж байгаа. Тэгээ илүү нөгөө юм гадагшаа тий илүү юм хүмүүс бол нөгөө маркетингийн харилцааны чиглэлээрээ одоо зар сурталчилгаа бүтээдэг тий маркетингийн агентлагуудад ажиллаж болж юм брендинг хийдэг хүн болж юм тий брэнд менежер болж юм гэх мэтчлэн ер нь сонголтоо дахиад байгаа гэсэн үг. Дан маркетинг гээл зогсчихгүй гэсэн үг. Цаашаа энэ салбар маань улам илүү хөгжсөөр байгаа тий одоо хэрэглэгчийн туршлагын менежер гэдэг гарч ирж байна тий гэх мэтчлэн ер нь бол хөгжсөөр байгаа учраас энэ бас илүү сонирхолтой юм болоо манай салбарыг. Тэгэхээр маркетингийн явангууд дотор нас дижитал маркетинг гэдэг юм бас хүн бол нэлээд сонсож байгаа баха гэж бодож байна. За тэгвэл одоо шил бит хоёрын гэх юм одоо шууд туршлагалууга одоо санхүү эдийн засгийн засгийн их сургуульд маркетинг мэргэжлээ сурах нь ямар байсан бэ? Гэдэг юмудаас илүү ярих болсон. За тэгээ нэгдүгээр курсынхаа хувьд бол дандаа нөгөө суур хичээлүүдэд үздэг. Бүх мэргэжил ялгаагүй яг одоо нэгдүгээр курст бол бүтэн яг юугаа үздэг байгаа. Суур хичээлүүдэд үздэг. Хоёрдугаар курсынхаа нэгдүгээр семестрээс яг мэргэжлийнхаа үндсийг үзэж эхэлдэг. Миний хувьд болохоор хоёрдугаар курсынхаа одоо нэгдүгээр семестрт анх маркетингийн үндэс гэж хичээлээ үзчихсэн. Тэгээд бол яг нөгөө юу хийх гэж байгаа юм те цаашдаа би юу хийдэг хүн болох юм бэ? Юуг судлах юм бэ? Ингээд онлынхаа үндсэн ойлголтуудыг үзээд маш сонирхолтой санагдчихсан. Багш нарын маань одоо хэлж байгаа одоо маш олон юм нөгөө ишлэл өгнүүд те бас
бас их одоо хоногчд ихсэн зүйлс байдیں۔ За энийг ихлээд чи ярих. За окей. Миний гэх юм бол анх их сургуульд орчоод маркетинг гэж яг юу юм бэ гэдгийг л гяс үзчих юмсан гэл бодоод байгаад байдаг гэсэн. Яг маркетинг гэдэг юм чинь яг миний хүсэж байгаа юм шүү дээ гэл. Гэхдээ яг суур хичээлүүд бол яхаа аргагүй бидний амьдралд бол мэдчих хэвээр шаардлагатай зүйлс юм бол нэг байдаг. Яг бол маркетинг хийж яана гэдэг чинь тоо мэдэхгүй эсвэл ямар нэгэн санхүүгийн мэдлэг байхгүй бол тооцоолоо буруу гэдэг те. Бид нар яам гой маркетинг хийж гин гэж байгаа бодовч ямар үнэтэй болох яг яах юм гэдэг. Тэр ойлголт байхгүй бол бид нар яг бүр утгаараа маркетинг мэрэгчлэлтэн болж чаддгүй маа гэдэг бол яхаа аргагүй ойлгосон. Одоо эдийн засгаа ойлгохгүй бол тэ эрэлт нийлүүлэлтээ наацх эрэлт нийлүүлэлтээ ойлгохгүй хизээч маркетер хийж чадахгүй шүү дээ. Тийм одоо маркетингийн чинь Филипп Котлер гой манай маркетингийн ухааны өг хэцэг болсон хүмүүс маань эрэлтийг ашигтайгаар хангах гэж томьёолсон байдаг. Тэрний цаана бол эдийн засгийн хэлийг явж штэ эрэлт явж ийн хангах те ашигтайгаар гэдгээр тэр одоо нэг математикаа ойлгох хэрэгтэй, санхүүгээ ойлгох хэрэгтэй, нэгтлэнгаа ойлгох хэрэгтэй те. Эдгээр одоо хичээлүүд маань бүгд хоорондоо уялдаатай. Тэгэхээр ямар мэрэгжлийг сонгож байгаагаас шалтгааллахгүйгээр бүгдээрээ нэгдүгээр семестрт ингээд нэгдүгээр курстэй 2 семестрийн туршид суурь хичээлүүдэд үздэг нь бас мэдээж цаанаа маш одоо шинжлэх ухааны юутай те үндэслэлтэй байдаг байгаа. Гэхдээ заавал ч нэг сая түрүү анзаарсан хоёлаа ойлгох гэж хэлээд байгаа ш. Заавал тэрүүгээр мэрэгшэл амар ингээл ойлголтыг авах хэрэгтэй тий. Тэгэхгүй бол одоо сая хэлсэнчлээ эргэлтийг ойлгохгүй бол маркетингийн менежер болно гэдэг бол хэцүү. Тийм. За тэгмүүд одоо яг үндэслэлээр гэх юм бол миний хувьд бас маркетинг одоо шууд хичээлээр оронгууд нэг сонирхолтой миний байдаг гэхлээр маркетинг ийм байд юм аа, тийм байд юм аа яхаар заагаад эхэлдэг. Тэгмүүд яг заагаад явж байгаа ийм байсан юм. Миний бодсоос өөр болоод эхэллээ шүү дээ. Юу илээ гэсэн тийм ханц юм бодод бол төрдөг. Тэгээд тэрнийх нь нэг бидалт бол надад аим гой санагддаг гэсэн. За одоо өөртөө одоо маркетинг хий. Гээ өгчмүүд яг би одоо сураагүй байгаа шүү дээ. Одоо яах ёстой юм бэ гэж байгаа боловч яг хийж үзчих тухайн бол өөрөө яг сурдсан маа гэдгийг бол яг харахгүй ойлгуулсан. Одоо маркетинг үндэс хичээл дээр бол яг тийм гой ойлгуулсан. Тийм нэг хүчтэй бас байна. Өөрсдөө бүтээгдэхүүн үйлчлэгээ хийгээд тэрийг борлуул гэдгээс сургууль дээрээ энэ бол бас яг одоо цаашдаа юу хийж байгаа гэдэг одоо яг үнэн бодиттай нүүр толуулсан хамгийн анхны гоё одоо туршлага байсан юм болов? Тийм. Нүүр хагалж байгаа. Тийм яг үнэ. Тухай чаагаал одоо яаж одоо борлуулсан яаж маркетинг яаж зарах юм бол авах юм болов гэлтэй. Авах хүмүүс байгаа юм болов? Найзууд руу шахдаг юм билүү гэсэн. Бөө юм болж байгаа юм чаа. Тэр сонирхолтой юм дээс. Энэ дээрээс нэг сонирхолтой юм гэх юм бол бид нэг үндэс суурь хичээлүүдэд үзэж байгаа гэдэг утгаараа бид ганц өөрийнхөө мэргэжлийг үзээд яваад байх гэхээс гадна бусад мэргэжлийн залуус болон юунуудаа уулзж байгаа, танилцж байгаа, тэгээ хамт хичээл үзэж байгаа гэдэг утгаараа бол бид одоо танилын үрээ гэх юм уу, найз нөхөд бол маш их байдаг. Тэр нь бас нэг төрлийн бас гоё гэх юм одоо нэгдүгээр курсын бас нэг аль завшаа, хоёрдугаар курсын бас бас бий болох хэрэгтэй зүйл их юм. Тийм, ерөөдөө 2 дугаар курсаас сүүлээс бүгдээр мэрэгчлэрээ салаад яг тусдасынхаа хичээлийг үзээ явцдаг. 1-р курсаа яг юм айгүй олон төрлийн найзуудтай болох боломжтой байдаг те. Нүүр хагаад маш одоо ихтлэнгийн найзтай болох чинь шал өөр юм төрлийн хүмүүс байдаг. Ерөөдөө мэрэгчлэрээ те. Ялгаа нь айгүй гардаг. Тэгэхээр юм өөр олон төрлийн найзуудтай болоод тэгээ яг 3 4-т мэрэгчлэрээ төгсөөд гарахад маш олон юм чиглэлийн те. Бизнес дотроо айгүй олон төрлийн юм чиглэлийн найзуудтай болоод төгсдөг нь бас айгүй гоё. Тэр бол яг манай суурь хичээлээ хамтдаа үздэг бас айгүй том үздгийн давуу тал юм болов гэж бодож байна. Тийм шүү. Ингээд зарим маркетинг менежмент гэдэг хичээл үзэж байхад ч юм бол за тэгээд та нар өөрсдөө юу их мэдж байгаа зү гэдэг ч юм уу те. Та нар одоо яах гэж байгааг мэдж байгаа зү гэх мэт чинь бид нар бол суурийн өгнөө. Гэхдээ та нар бас өөрчлөлт судалж явах хэрэгтэй. Тэрийг одоо мэдж явах хэрэгтэй гэдэг утгаараа. Яг бол маркетинг гэдэг юм чинь маш хурцтай хөгжиж идэг маш хурцтай. Одоо тасан зохицох чадрыг шаарддаг гэх юм уу та. Тийм болохоор тийм чадрыг шаарддаг гэдэг утгаараа бол яаж юм динамик гэх юм уу та тиймэрхүү анзын байдлаар юм суралцдаг хүний хувьд бол давуу талтай нэг талаас. Нөгөө талаас их юм бол бид нэр өөрсдөө тэр мэдээллийг аваад өөрөө ойлгож аваад тэгээ тэрийг аашгүй цаашаага өргөжүүлэх, гүнзгийрүүлэх гэх юм уу та. Тиймэрхүү анзын ажлуудыг бид нэр өөрсдөө хийх хэрэгтэй гэдэг юм дээр бол их сайн өгдөг. Тийм тэр бол манай багш нар бид нарт нөгөө бие дааж те өөрсдөө хөгжүүлэх ялангуяа чиглэлийнхаа онцлогийг илүүсээ ойлгоорой. Энэ чиглэлээр та нар одоо суралцж байгаа цаашдаа ажиллах гэж байгаа хүмүүсийн хувьд энэ динамик чадварт бас их сургах юм болов уу гэж боддог. Манай багш нарын хувьд ч гэсэндээ өөрсдөө маш их тасралтгүй өөрсдөө хөгжүүлдэг те. Тэгжээж бид нарт одоо нөгөө сурж байгаа хүмүүстэй яг одоо хамгийн сүүлийн апдейтед мэдээлэл өгч чадна те мэдлэг мэдээлэл өгч чадна гэдэг утгаараа манай
манай багш нар бас маш ийм хурцтай суралцдаг тий. Түүнийгээ бид нарт дамжуулдаг юм хүмүүс байдаг. Одоо бас миний сонссноор бол одоо бид хоёр бол ингээд төгсөж байгаа. Гэхдээ одоо шинээр орж иж байгаа эсэгч оюутнууд гэх юм бол нэмэлт юм гой хичээлүүд бол нэмэгдэж байгаа гэж би сонссон. Одоо жишээл дижитал маркетинг гэдэг ч юм уу тийм. Бидний хувьд бол дижитал маркетинг бол тухайд ороогүй. Гэхдээ багш нар маань бол за төгсгөөс ч юм энийг бас хэлчмээр байна гэдэг бас дижитал маркетинг тухаас ингээд мэдээлүүд өгөөд ингээд явж исэн. Та нар маань азтай шүү. Тийм. Хамаагүй азтай байна. Тийм. Одоо бас нэг гоё хичээл нөгөө нейромаркетинг. Нейромаркетинг нөгөө нэг тарих судлал тий. Нейромаркетинг. Тэ энэ бол одоо хүн болгон ч ингээд тарихтай шүү дээ. Юм уу. Тэгээ технологи чинь альва нэгэн засварлага, альва нэгэн үг сонсогдонгууд бидэрт яаж нөлөөлт юм бэ? Тэр үг маань нөлөөснөөрөө бидний одоо өдөр тутмын амьдралд тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл гэмэтчлэн тэр юм тухайд яг яаж нөлөөлөд байна? Хэрэглэгчд яаж нөлөөлж чинь, зах зээлд яаж хүрээд байгаа юм бэ гэдгийг бол судлахад маш одоо сонирхолтой. Одоо бид нар ингээд дэлгүүр хийж чаад ингээд яагаад гэдгийг мэдгүй нэг бодлоод авсан байдаг те. Эсвэл одоо би энэ бүтээгдэхүүний талаар ингээд айгу гоёор боддог бодож байгаа хэрнээ яг худалдаа авал хийдгүү байх жишээ те. Тэгэхээр энэ бол цаанаа нөгөө нэг зам төлөв те илүү юм одоо нарийн шилэг ухаан байгаа юм лээ те. Тэрийг хэрвээ судлаад одоо мэдчих юм бол маркетингийн зөв одоо юунууд хэмнэ холцоодыг санал болгох боломжтой болно гэсэн. Тэгэхээр нейромаркетинг бол үнэхээр ийм гоё хичээл яагаад бид нарыг багт ороогүй бэ гэж яг жоохон харамсал төрөөл төгсөж байна да. Гэтэ та нар маань азтай байна. Гэхдээ бид хоёрт бас яг ороогүй ш тодорхой хэмжээний ийм байгаа шүү. Та нар өөрчлөлт судлаарай. Дээр мэдээж те. Энэ чиглэлээр бол юмуд бол авч ирсэн. Гэтэ хичээл болж орно гэдэг бол бүр та нар маань энэ чиглэлээр бүр илүү тэг гүнзгий мэдлэг мэдээлэлтэй болно гэсэн. Тэг маш мундаг мэргэжлийн багш нар байгаа. Ялангуяа энэ чиглэлээр нейромаркетингаар ч манай сургууль дээр Axon гэдэг нейромаркетингийн компани байдаг. Тийм ба. Тэгэхээр нэг төхөөрөмжүүд нь ийм төхөөрөмжүүд ингэдэг тийдэг шууд дадлах хийя гэх юм бол тэгэлтэй маань сургуулийн хоёрт ингээд нэлээд нээлттэй хүлээж авдаг. Тэгэхээр яг нейромаркетинг би илүү гүнзгийрээ судалмаар юм. Нейромаркетинг би өшөө цаашаа явмаар байна гэх юм бол бас дадлах хийх газарнууд нь бас ойрхон ингээд Монгол ганцхан шүү. Монгол ганцхан шүү дээ.